10-р ангийн функц ба график 5-р бүлгийн за функцийн тодорхойлох томооч ба дүр гэсэн энэ тухай ярив. За эхний юу вэ ингээд харгалзааны тухай байгаа. За ди олонлог энэ ди олонлогт бол Монгол улсын нийслэл Улаанбаатар, Оросын холбооны улсын нийслэл Москва, Солонгос улсын нийслэл Сөүл, Англи улсын нийслэл Лондон, Япон улсын нийслэл Токио. За ингээд Нью-Йорк гэдэг энэ урдаа ди олонлогт бол энд нэр байхгүй. За тэгвэл эднэр бол бусад нь бол ингээд нэг ди олонлогийн нэг улсад нэг улсын нэрэнд олонлогийн нэг хотын нэр харгалцсан. За энийг бол харгалзаа гэж бид нар өмнө ангиудаар үзсэн. За хоёрдугаарт нь ди гэсэн хоосон биш олонлогод өгсөн байг энийг ярьж байна. ди олонлогийн элемент ба олонлогийн b элементээс тогтох AB гэсэн альва эренбэлсэн хосын олонлогийг харгалзаа гэх ба ди олонлог олонлогтой харгалцаж байна гэдэг ингэж тэмдэглэх нь байна. За дараагийн тодорхойлт. Энэ бол функц байх тодорхойлтын эхний анхны шатны зүйлийг үзэж байгаа шүү. За тэгэхээр ди ба энэ бодит тоо олонлогийн хоосон биш дэд олонлог байг гэсэн үг. Бодит тоо олонлог. За бодит тоо за эндээс сэргийн саний би 10-р ангидаа үзсэн байгаа тийм ээ. За зарим олонлогийг тэмдэглэхдээ стандарт тэмдэглэгээ ашигладаг. Тухайд натурал тоо олонлог нэр тэмдэглэх юм. Аливаа зүйлсийг дугаарлаж болдог тоо. Бүхэл тооны олонлогийг Z, арчнал тоон олонлогийг Q, бодит тооны олонлогийг R гэж тус тэмдэглэдэг. Заншиж. Эдгээр олонлогийг Эйлер-Вейнийн диаграмаар төвшлөв гэдэг ингээд 10-р ангидаа бид үзсэн байгаа шүү дээ. Тэгэхээр натурал тоо маань бүхэл тоо олонлог дотор харьяалагдана. Тэгээд арчнал тоо олонлог. За эдгээр хоёрыг бас давхар агуулж ирэх нь байна. Бодит тооны олонлог гэхээр эдгээрийг бүгдийг нь агуулах нь байна гэж. За энийг ингээд сэргийн санчи. За тэгвэл саяных дээр ингэсэн шүү дээ. Бодит ди ба энэ бодит тоо олонлогийн хоосон биш. Тэг чинь заавал байх нь шүү дээ. Олонлог. Тэгээд дэд олонлог байна. Дэд олонлог гэхлээр эн чинь нөгөө энэ дотроо байр оршноо гэсэн утгатай тийм ээ. За. Ди олонлогийн элемент бүрд олонлогийн цор ганц элементийг харгалзуулдаг F гэсэн харгалзааг ди олонлог дээр тодорхойлогдсон олонлогоос утгаавдаг функц гэж нэрлээд F гэсэн харгалзаа маань ди олонлогийн элемент бүр нь олонлогийн элемент бүрт харгалзана. За тэгэхээр энийг ингээд энэ хоёр ингэж тэмдэглэнэ гэж байна. За F-ийг эхлээд энд нь тодорхойлохдоор буучиж болох нь дараа нь дээр нь бичиж болох нэ. Одоо жишээ D ба E энэ бодит тоо олонлогийн дэд олонлог байгаа гэж байна. Бодит тоо олонлогийн дэд олонлог гэдгийг бид энд ингээд харцсан шүү дээ тийм ээ. Бодит тоо олонлогийн дэд олонлог гэдэг эдгээрийн аль нэг байж болохгүй байна. За тэгвэл D олонлог нь олонлогтой харгалзаж байх харгалзаануудаас аль нь функц болох вэ гэж. За нэгдүгээрх нь нэг D олонлогийн олонлог бол 1 2 3 4 гэсэн 4 элементтэй юм байна. Олонлог нь A, B, C, D гэсэн 4 элементтэй юм байна. За эдгээр нэг гэсэн D олонлогийн энэ элемент нь олонлогийн B элементэд харгалзсан байна. 3 гэсэн D олонлогийн элемент нь олонлогийн D элементэд харгалзаж. За D олонлогийн 4 гэсэн элемент нь олонлогийн C гэсэн элементэд харгалзаж. Харин D олонлогийн 2 гэсэн элемент нь олонлогийн A гэсэн элементэд харгалзахгүй байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл тэнд хууль үйлчлэх байна гэж ойлгох нэ дээ. За тэгвэл энийг номон дээр юу гэж тайлбарласан гэхлээр энэ ди олонлогийн 1 3 4-өөс элементэд ди олонлогийн нэг элементэд харилцан харгалзаж байгаа боловч нөгөө хоёулангоос нь үлдсэн элементүүд хоорондоо харгалзаа үүсгэж чадахгүй байгаад байгаа учраас энэ бол функц биш юм а гэж нэрлсэн байна. За жишээлбэл энийг юу гэж үзэх юм бэ? За хамгийн хялбар харгалзаа бид нар хар функц чи y тэнцүү x гэсэн функц байна. За энэ бол ингээд цаашаа ингээд хязгааргүй үргэлжлэнэ. За тэгэхээр бид нар x тэнэлгийн дагуу байгаа энэ утгыгаа бол юу гэж ойлгох юм гэхээр нөгөө x-ийн 1 гэсэн утганд энэ y-ийн 1, x-ийн 2 гэсэн утганд y-ийн 2 гэсэн. Өөрөөр хэлбэл x тэнэлгийнхаа d олонлог гэж үзчих юм бол y тэнэлэг маань e олонлог гэж таарах нь шүү дээ. Ингээд харилцсан нэг элементүүд хоорондоо харгалзах. За энд нь сөрөг тэмдэг тавьчих юм бол мөн ялгаа авахгүй энэ нөгөө харгалзаанууд нь нөгөө координатын хавтгаан 2 ба 4-р мужид харгалзан гэхдээ харилцсан нэг харгалзсан. За тэгвэл энэ маань модультай байж болно. Модулын тэмдгийн дор. За модулын тэмдгийн дор ингэ байсан чинь за энэ бол эхний функц дээр энэ шууд хамаарах эхний жишээн дээр хамаарахгүй байна. За x-ийн 1 утганд y-ийн 1 утга гаргалцж байна. Тэгсэн чинь x-ийн сөрөг 1 утганд y-ийн y-1 утга гаргалцж байна. За энэ бол функц байж болох нь. Тэгэхээр саяны энэ нэгдүгээр жишээ чи яагаад функц биш болсон юм бэ гэхлээр чинь энэнд бол ингээд утга байгаад байна шүү дээ. 2 гэсэн утга байгаад байна. Гэтэл нөгөө энэ нөгөөтгтээ харгалцахгүй. Жишээлх юм бол одоо юу гэдгийг тэгэхээр энэ ихнийх чи ягаад функц биш болсон юм гэхлээр жишээлх юм бол ингэх гээд байгаа байхгүй юу? Энэ функц ингэ явж байснаа одоогор бол яг энэ юу байна шүү дээ. Жишээ нь 3 гэсэн утган дээр y-ийн 3 харгалзаж байна. d олонлогийн 3 дээр и олонлогийн 3 харгалзах ёстой байтал энэ бол харгалзахгүй болчиход байна гэсэн. Өөрөөр хэлбэл энийг бид нар одоо функцгүйгээр бид өөрснөө зуръя гэж ойлгох юм бол ийм болоод байна шүү дээ. Ингээд нэг дээр нэг нь харгалцсан. Ань чи юу хчлээ? Тэгэд энэ зүгүүд ингээд харгалзаад ингээд ямар ч үснэг тодорхой утга зөвгөр ингээ харгалзаад явж байтал уг нь ингээд энэ ингээд цааш ингээд A B C D E ингээ явах байтал яг энэ хоёр дээрх энэ утга бол өөр утга болчиход байгаа байхгүй энэ энд ингээд тасалдал үүсээд энд тэгэхээр энэ хоёр нь болчихлоо. Чин одоо хаанаас ч эхэлсэн байт юм тийм ээ. Ингэж энд нэг ингэж нийлээд энэ ингээд яг энд явж ийсэн нь яг энэ хоёр дээр бол тэс өөр утга яваад. Энд хоёр дээр хоёр ирэх ёстой байтал энэ чинь хоёр дээр энэ ч юм уу ингээд гажид явцсан байна гэсэн үг. Тийм учраас энэ бол функц биш болчихж байна. За тэгвэл хоёрдугаар олонлогийг харъя. Тэгэхээр нэг дээр и харгалцсан, хоёр дээр c харгалцсан, гурав дээр d харгалцсан. Гэтэл d олонлогийн 2 ба 4 гэсэн хоёр элементтэй и олонлогийн c гэсэн нэг утга харгалзаад b гэсэн утга бол энд харгалцахгүй. За энийг өмнөх ангиудах дээр жишг юм бол шулуун дээр орших цөгөө оршихгүй цөгөө гэд бид нар юм дасгал хийсэн байгаа шүү дээ. За тайлбар харин хоёр дахь харгалзааны хувьд d олонлогийн элементүүд и олонлогийн цор ганц элемент харгалзаж байгаа тул функц болно гэсэн байна. За гэтэл цор ганц
элемент гэсэн боловч одоо та нар юун дээр эргэлзэж болох юм гэхлээр D олонлогийн 2 ба 4 дээр C E олонлогийн C гэсэн нэг утга гаргалцчих. Энэ юу гэсэн үг вэ? За тэгвэл бүгдээрээ саяныхыг үзье. За тэгвэл y тэнцүү x гэсэн энэ функц хамаарал байгаа шүү дээ. Энэ болохоор ерөөсөө энэ x тэнхлэгийн нэг олонлогт нэг олонлогт харгалзах ийм функц байгаа юм бол. За гэтэл бидний болох дээр сая чинь d олонлогийн 2 элементэд e олонлогийн 1 элемент харгалзах. Тэгэхээр энэ функц мөн гэж байна. За ягаад функц мөн юм бэ гэж шалгая. За гэтэл энэ бол ямар ч байсан ийм шугамн хамаарлын функц биш юм байна. Ямар ч байсан. Тийм ээ. За энэ шугамн хамаарлын функц биш болж таарсан. За тэгвэл энэ маань за модультай функц байж болох юм уу гэж ингэж үзье. За тэгэхээр модультай функц болоод ирэхлээр эндээс бүгдээрээ утга харъя. За эндээс x-ийн 2 гэсэн утганд y-ийн 2 гэсэн утга харгалцлаа. За d олонлог ийм тухай ярьж байгаа шүү дээ. За тэгвэл сөрөг 2 гэсэн утганд энэ маань e олонлогийн эерэг 2 гэсэн утга гаргалцж байна. Тэгэхээр эн чинь x-ийн сөрөг 2 эерэг 2 гэсэн d олонлогийн утгад e олонлогийн f цэгдэр энэ утга гаргалцж байна. За ийм функц байж болох нь. За тэгвэл бидний одоо энэ хоёр дахь чинь функц мөн гэсэн. Тэгсэн чинь би e олонлогийн b элементүүд алинтаач харгалцахгүй байгаа мөртөө энэ функц болсон. За түүнийг тэгвэл одоо бүгдээрээ энэ квадрат функц дээр авч үзье. За эндээс мөн найдвартай цэгээ бас бүгдээрээ харъя. За тэгэхээр d олонлог буюу x тэнхлэгийн x-ийн энэ 2 гэсэн утган дээр e олонлог буюу y-ийн 4 гэсэн утга харгалзаж байна. За d олонлог буюу x-ийн сөрөг 2 цэг дээр e олонлогийн мөн нөгөө 4 гэсэн утга харгалзаж байна. За ийм учраас энэ бол функц мөн гэхдээ энэ маань квадрат функц байж болох нь. За хэрвээ энэнд x-ийн 3 зэрэгтэй функц байж болох юм уу гэдгийг ажиглая. За тэгэхээр энэ бол бидэнд ингээд боломжгүй харагдаж шүү дээ. Ингээд хоёр жишээ явуулсан байгаа учраас энэ бол боломжгүй. Тэгэхээр нөгөө өмнөх буюунууд ийм учраас энэ бол функц мөн болсон. За 3 дахьыг үзье. d олонлог 1 2 3 гэсэн ийм элементтэй. e олонлог нь за 4 элементтэй байна. За тэгсэн чинь энд d олонлогийн 3 гэсэн элемент нь e олонлогийн 2 утгатай харгалзаад байна. За тэгэхээр энэ бол бидэнд боломжгүй болно. За энийг туршия. За тэгэхээр бидний хол ангисч чинь саяны үндсэн ойлгодгоодоо харахад энэ чинь x-ийн 1 олонлогт y-ийн 2 утга гарчих гэдэг. Энэ бол боломжгүй болж таарсан. За энийг дахиад модультай нэрч. За ингээд бас үзье. Тэгэхээр эн чинь зөвхөн x-ийн 2 утганд y-ийн 1 утга байж байгаа. Бидний бол эсрэгээр гож байгаад байгаа. За ингээр энэ бол функц биш юм аа гэж үзэх нэ. За бид бас уруу функц үзсэн байгаа. Тэгвэл нь бид нар ингээд x y энэ байдлыг ингээд харсан чи энэ y-ийн 1 утганд x-ийн 1 утгад харгалзаж байна. Ингээд энэ маань нөгөө эсрэгээр уруу болсон шүү дээ. За ингээд өмнөх энэ 3 зургаас
хоёрдугаар харгалзаад функц болоод 1-3 функц биш болж таарсан. Шалтгаан юу байсан бэ гэдг нь энд сурахчтай дүгнэлтээр бид сурахчтайг ажил сурах нь их чухал. D ба E бодит тоо олонлогийн дэд олонлогийн хувьд D-ийн E-д харгалзаа үүсгэх чадахгүй байсан нөхцөл нь D олонлогийн ядаж нэг элементэд E олонлогийн элемент харгалзаагүй байсан. За энэ бол энд харгалзаа үүсгэхгүй. За энд болох дээр энэгт 2 харгалзаа үүссэн байсан. Дараа нь D олонлогийн нэг элементэд E олонлогийн нэгээс олон элемент харгалздаг баг. Тэгэхээр энэ бол 3 дугаар харгалзаан дээр гарч ирсэн. За ингээд тодорхойлолт нь F харгалзаа чинь D олонлог нь E олонлогт нэг элемент харгалзаж байх. Өстой за тэгээд D олонлогийн X элементэд харгалзах E олонлогийн элементийг F функцийн X дээрх утга гэх ба F нь X-с хамаарсан гэж тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл X элементэд F-X элемент харгалзнаа. X элемент маань D олонлог, F-X элемент маань E олонлог болж таарсан. За тэгэхэд энийг ингэж тэмдэглэж болно. Үүнийг бас ингэж тэмдэглэнэ. Тэгэхээр бид нар амьдрал дээр энэ бичгэлийг хэрэглэхгүйгээр содорн сургал ерөнхийдөө функц график байгаа болохоор энийг хэрэглэдэг. Физиктээр бас энэ хэлбэрийн бичгэлийг бичдэг. За тэгээд D олонлогийг бол тодорхойлогдох мууж гэж тэмдэглэнэ. За бидний өмнө хэрэгэлсэн шатнар бол X олонлог байгаа. E олонлог бол функцийн утгын мууж гэж нэрлэнэ. Үр дүн нь за тэгэхээр нэг функцийг тодорхойлогдох мууж 1 2 3 4 утгын мууж нь A B C D харин 4 нь A C D. За энэ юу хэлж байна вэ гэхээр энд 4 элемент байгаа. Энэ тодорхойлогдох мууж утгын мууж дээр 4 байгаа боловч үндсэн дүр гэхлээр нөгөө яг хуулиараа үйлчилж байгаа нь B C D болж энд A гэсэн байгаа. За H-ийн T харгалзаагүй шүү дээ. За тэгээд дараа нь ингэж явцсан. За тэгээд тодорхойлогдох X-ийн тодорхойлогдож байх бүх X тооны олонлогийг тодорхойлогдох мууж харин бодит тоо олонлогийг утгын мууж гэж үзнэ гэж. Бодит тоо олонлог гэхэлэр нөгөө натурал тоо, арчснал тоо тэр орно тийм ээ. За жишээлбэл X квадратын нэг гэж өгсөн бол функц нь тодорхойлогдох мууж ба утгын мууж нь сөрөг хязгааргүйгээс эерэг хязгааргүй дүүрэн нэгээс нэг өөрөө орно. Тэгээд нэмэх хязгааргүй байна гэж. Харин бодит тоо олонлог нь дандаа эерэг тоо байна. Тэгэхээр энэ бол квадрат функцийн хувьд бол тодорхойлогдох мууж нь бодит тоо олонлог байна. Утгын мууж нь сөрөг биш бодит тооны олонлог гэдгийг зааж R нэмэх байна гэж ингэж хэлдэг. За энэ дээр за ингэсэн функц нь тодорхойлогдох мууж нь нэмэх хязгааргүйгээс сөрөг хязгааргүйгээс нэмэх хязгааргүй. Дөрөн нэгээс нэмэх хязгааргүй байна гэсэн. За ингээд бид энэ функцийг бол 9-р ангиас байгуулад үзсэн. Тэгээд X тэнцүү төв үед бол энэ функц харгалзаа гэдэг чинь функц болоод байгаа шүү дээ. Энэ бол за энэ координаттай цэгтэй нь AC-ийн абсцистик ординат 1. За тийм учраас нөгөө утгын мууж буюу дүр нь энэ нэгээс дээшх тоонууд орно. Тэгээ энэ квадрат функц чинь нөгөө нэмэх хязгааргүйгээс эерэг сөрөг хязгааргүйгээс нэмэх хязгааргүй гэсэн чинь энэ бол ингээд X тэнцлэхийн үед л энэ бол цаашаа хязгааргүй үргэлжлэнэ гэсэн үг. Тэгээд утгын мууж нь харин нэг орно. Тэгээд нэгээс нэмэх хязгааргүй гэсэн ийм байна.
Тэгээд энэ дээр ингэсэн байгаа шүү дээ. Энэ тохиолдолд дүр нь бодитон эерэг бодитоо олонлог байна. Тэгээд утгын мужтайгаа давхцсан гэдэг. Тэглэр утгын муж гэдэг чинь нөгөө энэс эергийн авч болох бүгд утга тоонууд байгаа шүү дээ. Тэрэн дээр энэ маань өөрөө дүр нь гарч ирж байгаа. Дүр гарна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? За жишээлх юм бол одоо энийг энэ цэгийг авчихсан. Тэгэхээр эн чинь за багш нар энийг 530-ээс гэсэн 6 ойчж магадгүй 30/105 гэж энийг яг нөө онч энийг цэглээгүүл нь чинь бас тийм л юм байна л да.